За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ өгөгдлийн дундаж ба далаацыг болно. Ингэхдээ өгөгдлийг эхлээд бүлэглэнэ. За тэгэхээр медианыг болно, модыг болно. За арифметик дундаж далаацыг хэрхэн олгодлоо. Жишээ бодлогоо дээр авч үзнэ. За эхний бодлого туузнуудын урт 80, 75, 82, 60, 73, 75, 195, 198 бол медиан мод далаас дунджийг бол. За энэ бидний өмнө нь 6 дугаар ангийн хичээлд холбоотой байна. За эхлээд бүгдээрээ тууснуудыг эренбэлж бичнэ. За эхээс нь бага руу бичиж болно. Өөрөөр хэлбэл буур хэрэмээр бичиж болно, мөн өсөг хэрэмээр бичиж болно. За ингэж эренбэлснийхаа дараагаар тоолоод голын тоо бүгдээрээ авдаг. За хэдэн ширхэг байна вэ гэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 ширхэг байгаа учраас тавтах нь буюу 80 бол медиан байна. За энэ ч ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр 80 см-ээс урт. За эсвэл богино туузнуудын тоо хоорондоо тэнцүү гэж ойлгож байна. За мод нь 75 байна. За юу гэсэн үг гэхээр эдгээр туузнуудын дунд 75 см урттай тууз бусдаасаа олон байгаа гэсэн үг. За хэдэн ширхэг байгаа вэ гэхээр 2 ширхэг байна. Нэг модтой. За далайц нь 40 см. Өөрөөр хэлбэл туузнуудын уртын зөрүү хамгийн ихтэй 40 см байж болно. Өөрөөр хэлбэл хамгийн богино тууз 60 м, хамгийн урт тууз 100 м учраас 100-аас 60-ыг хасаад 40 м болж байна гэсэн үг. За арифметик дундаж бол ойлгомжтой. 9 тоогоо нэмээд 9 туусан байна. Өөрөөр хэлбэл туузнуудыг уртаар нь залгаад нийлээд нэг урт тууз болгоод 9 тэнцүү хэсэг тоогоо бол нэг хэсэг нь 80 см урттай байж болно гэсэн дүгнэлт бас гаргаж болно. За хамгийн их давтамжтай бүлэг мод бүлэг гэргээ саны. За дээр өгөгдсөн туузнуудын уртыг ашиглаад дараах хүснэгтийг бүгэлсэн байгаа. За бидний туузнуудын урт ингэж өгөгдсөн. За 60-аас 60-аас 70-аас 70-аас 80-аас 80-аас 90-аас 90-аас 100-аас 100 гэсэн бүлгүүдэд хуваасан байна. За 60-аас 60-ийн оронд 1 ширхэг, 70-аас 70-ийн оронд 3 ширхэг тууз агуулгадчихин. Жишээлбэл 75, 73, 75 гэх мэт. За ингээд бас бүлэглээд давтамжийн хүснэг зохиож болох нэ саяны бодлого дээр. За энэчээс мод бүлэг нь юу гэж гарах вэ гэхээр 70-аас 79, 80-аас 89 гэсэн 2 мод бүлэгтэй байна. За яг гэвэл давтамж нь 3 байгаа учраас 2 мод бүлэг байна. За өмнө нь бол зүгээр энгийн бүлэглэхгүйгээр мод бүлэг нь гарч исэн бол одоо бол 2 ширхэг мод бүлэг гарч ирж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. За одоо дараагийн блогод танилцъя. За өгөгдлийг ер нь бол өсөх хэрэмбэр бичсэн байна. За далаац нь 24 бол Т хэд вэ? За өсөх хэрэмбэр бичнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр хамгийн бага тоо нь хасах дүрв байна. Т хамгийн их тоо юм байна. Тэгэхээр энэ хоёрын зөрүү бол далаац болно гэдгийг харах хэрэгтэй. За тэгээд далаац гэдэг бол хамгийн ихээс хамгийн багыг хасна. За тэгээд хамгийн их нь Т гэхээс хасах нь хамгийн бага нь хасах дүрв. Энд хасах дүрв байгаа гэдгийг аюулсаа анзаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдүүд бодлого бодохдоо шууд Т-гээс хасах нь дүрв гэж бичдэг. Гэтэл энэ бол хасах дүрв гэдэг өөрөө утга. А энэ хасах тэмдэг бол энд явж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Хасахын нэмэх учраас Т дээр нэмэх нь 4. Энэчнээс Т бол 20 дээр 4-ийг нэмжиж 24 гарна. За дараагийн бодлого. За өгүүлбэрээ уншъя. Сурагч цаасан онгоц хийжээ. Ингээд 20 удаа нисгээд нисэн зайнуудыг тэмдэглэж авсан байна. За дараах байдлаар тэмдэглэсэн байна. За энэ маань ямар явцад хэмжигдэж байгааг хэрмдээж хэмжих явцад гарч ирж байгаа учраас тасралтгүй өгөгдөл гэдгийг анхаарах хэрэгтэй. Тоолоод гаргаж ирээгүй учраас за тэгээд давтамжийн үснэд байгуулна. За тэгээд утгуудыг ямар засварт бүлгэлсэн байна вэ? Энэ бүртгэл нь утга бүрийг бүртгэснээр хэлбэр байж чадах уу? За дараах завсралт бүртгэсэн байна. 10-аас 12.9, 13-аас 15.9. За гэвчлээ 22-оос 24.9. За ингээд бүртгэлээ хийгээд давтамжаа гаргаж ирсэн байна. За энэ чанаас харахад бол 19-оос 21.9 хүртэлх завсарт хамгийн их агуулгадж чинь өөрөөр хэлбэл давтамж нь их байна. Тэгэхээр энэ завсарт бол хамгийн их ниссэн зайнууд нь бүртгэгдсэн байна гэсэн. За хамгийн хол бол 24.9 байж болох юм байна. Хамгийн бага бол 10 байж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. За ингээд уг хүснэгтээс хараад бид нэр график зурхад мөн дээрээс нь диаграм байгуулахад за түүнийгээ тайлж уншихад илүү хэлбэр болсон гэсэн. За дараагийн бодлого. Охид 5 минутын хугацаанд
хувцсанд товч хадаж уралджээ. Хэдэн охин хичнээн товч хадсныг хүснэгтээр үзүүлж охид уншлагаар хэдэн шилэг батсан бэ? За хүснэгтээр харуулсан юм байна. За харж байгаа шилэг хадаагүй хүүхэд бол нэг ширхэг байгаа юм байна. Жишээлбэл 8 охин бол 2 ширхэг шилэг хадсан юм байна. За дээрэс нь 16 охин бол нэг шилэг хадсан юм байна гэж ингэж ойлгож болно. За 4 охин бол 2 шилэг хадсан байна гэсэн. За энэчээс арифметик дунджийг яаж олох вэ гэд нэмж өснөх зохион охины тоог давтамжийн тоонд үржүүлсэн үржүүрээр нийт шилбэнд гарч ирнэ гэсэн үг. Давтамжийн тоог охиныхоо тоонд үржүүлэх нь хадсан шилбэндийн. За ингээд үржүүлээд нэмэхээр охтын нийтдээ хэдэн ширхэг байгаа вэ гэхээр 24 ширхэг охин байна. За харин нийт шилбэний тоо 181 байна гэсэн үг. За өөрөөр хэлбэл 16 ширхэг товч чадсан охин бол 1 ширхэг байгаа. За 11 ширхэг товч хадсан охин бол 2 ширхэг байгаа гэж ойлгож шүү. За тэгэхээр дунджийн олно гэдг нь гарч ирдэг гэсэн. Тэгэхээр дунджаар бол 7 бүгд 24-ний 13 охин байна гэсэн. За даалгавар сурах бичгийн 97 дугаар хуудасны 18-аас 20 дугаар дасгалыг хийн.